зөв процессыг маш тодорхой болгож өгөөд тэгээ яг ийм одоо жишээлбэл байна гэдэг нэрлэн заагаад тэрийг энэ байгууллагаас олгоно гэдгийг заагаад өчгөр нэгдүгürt одоо иргэн аж ахуй нэгжүүдээс жишээл авахд зарцуулдаг цаг дээрэс нь жишээл авахд зарцуулдаг одоо зардал тэр бол ойролцоогоор 60-аас 70% хамгийн багадаа одоо хэмнэгдэх боломжтой гэж байна. За жишээлүүдийг бол үндсэндээ 350 жишээлэн дотроо бол тусгай баянгийн гэж ангилагдаад за тусгай нь болохоор одоо нөгөө эрсдэл бүхий үйл ажиллагаанууд буюу одоо нөгөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой. За дээрэс нь нөгөө төрийн нийтийн өмчийг ашиглахтай холбоотой. За дээрэс нь хүний эрүүл мэнд нөгөө хүрээлэн буй орчин ингээд эдгээр мэржлийн үйл ажиллагаа гэх мэт чинь одоо тусгай жишээлүүдээр авч үлдээд энгийн жишээлбэл яг ахуйн хэрэглээний одоо жишээлүүд одоо нөгөө гоожингийн жишээлж гэдэг юм уу, за өрх хэрэглээний усны жишээлж гэдэг юм уу тийм. За хадлан усны жишээлж гэдэг юм. Тэр нь бол энгийн жишээл байдлаар ангилаад авч одоо ангилсан байна. Яг энэ бол мөн байгаагүй ангиллаа. За тэгээд тэрнийг ингэж ангилсан тул доо бид нөгөө явах процесс нь жоохон нөгөө өөр болгож өгсөн байгаа. За тухайлбал одоо тусгай жишээлийг авах тул 30 хоног дотор авахар. За энэ дотроо бол хамгийн том асуудлууд жишээлбэл бод ямар хамгийн том ямар асуудлууд байсан бэ гэхээр нэгдүгээр болохоор хүсдэг. За тэгээд хариу өгөхгүй болчихдог гэдэг. Одоо яг иргэд аж ахуйн нэгж хамгийн том одоо ингээд хүндрэл нь энэ байна гэдэг. Хоёрдугаарт маш олон одоо байгууллагын хаалга үүсгдэг. За одоо ингээд шүүл өсөнгүүд одоо чи тийм аваад иргээл тэд нар бас ялгаагүй очингууд дахиад нэг өөр юм нэгдэг тийм. За ийм хүндрэл байна гэж явж байгаа. Тэгээ одоо бол ерөөсөө нөгөө энэ асуудлыг хэрхэн яаж шийдэж байгаа гэхээр хүсэлтээ өглөө 2 хоногийн дотор одоо бүрдүүлэн шалгана гэсэн. За өмнө нь болохоор чинь авчаад тэгээ нөгөө байж байгаад өнгөд таны тийм юм чинь дутуу байна гэдэг хэлдэгсэн бол яг 2 хоногийн дотор эрх бүхий байгуулгана бүрдүүлэн шалгаад одоо тийм чинь дутуу байна гэх юм бол нөхөж бүрдүүлэг авчирч хугацааг нь бас 30 хоног гэдэг 50 гэж 30 хоног дотор нөгөө иргэн аж ахуй нэгж одоо юм бүрдүүлэх хугацаа гэж байна. Нэг хоногийн дотор авчирч өгч болно. За тэгээ бүрдүүлэр бүрэн байна гэж үзэх юм бол одоо нөгөө магадлан шилэх ажиллагаа эхэлнэ гэсэн. За энэ 30 хоног гэдэг хугацаанд дотор энэ бол тэр нөгөө мэрэгжлийн хяналтаас очиж авах дүгнэлт ч гэдэг юм уу. За галын байцаагчийн дүгнэлт ч гэдэг юм уу. Энэ юм бүгдээр нийлээд 30 хоног дотор орцсон байна. Иргэн аж ахуй нэгж тэр байгууллагууд руу явах бас шаардлагагүй болж байгаа. Нийтийн мэдээллийн тухай хуулиар нөгөө эрх бүхий байгууллага нөгөө байгууллагууд нь за ийм хүсэлд орж ирлээ та нарын тэр нь төгөлтөдөө гаргаж өгөө гэдэг. Тэгснээр нөгөө олон байгууллагууд үйл хаалгасах шаардлагагүй болчихно гэсэн. Гуравдугаарт болохоор нөгөө захин болгож байгаа. Тэгснээр иргэн бол хүсэлтөө өглөө хин дээр явж байна. Одоо хаана ямар шатанд явж байна гэд жага хянаад явчихна гэсэн. За тэгээд эрх бүхий албан тушаалтан хариу өгөөгүй байвал яг зохиох хугацаанд нь өгөөгүй байвал нөгөө эрх бүхий албан тушаалтан дээр хариуцлага тооцох зөрчлийн болон эрүүгийн хуулиар хариуцлага тооцох тэр юу бас энэ юу нэгэд үүсэн байж байгаа. За ингээд тусгай жишээл үнсэн 30 хоног дотор гарч иж байгаа. Юуны энгийн жишээл бол яг анх хүсэлт өгөхөд бол 21 оны дотор гарч байгаа. Бас ялгаагүй. Гэхдээ энгийн жишээлийн хувьд бол ялгааны үгээр хүсэлтөө өглөө тэр нөгөө эрх бүхий албан тушаалд хариу өгөхгүй шууд өгсөн тооцож байна. Тэр нөгөө хүлээгээд яагаад гэдэг юм байхгүй. За минь чүл яасан бэ гэдэг юм байхгүй. Тэр зөв хүсэлтөө өглөө хариу өгөхгүй шууд өгсөн тооцчихно гэсэн. За мөн одоо бас дахиад нэг 3 дахь том бэрхшээл юу байсан бэ гэхээр одоо яг аж ахуйн нэгж тусгай нөгөө иргэдэд болоод нөгөө бэрхшээл нь юусэн гэдэг нөгөө хугацаанд мэдээгүй очиод хугацаанд дуусчихдээ. Тэ. За тэгэхээр нөгөө хугацаанд дуусахаас одоо 45 хоногийн өмнө одоо иргэн аж ахуйн нэгжид эрх бүхий байгуулна өөрөө нийтийн мэдээлэл хуулиараа мэдээ юу одоо мэдээлэл хүргэжнэ гэсэн үг. За тэгэхээр яг 30 хоногийн өмнө одоо нөгөө иргэн аж ахуйн нэгж өөрөө одоо 15 хоног тэр маа бэлдэх 30 хоногийн өмнө хүсэлтээ өгнө гэсэн. За тэгээ энэ нь болохоор бас одоо сонголт дээр бол энэ ялгаагүй бүрдүүлээ өглөө хариу өгөхгүй шууд сонгосон тооцчихно гэсэн. Тэг өөрийнх нь жишээлбэл одоо нөгөө QR кодтай юу гэдэг юм тэргээ хевлээд авчна гэсэн. Гэх мэтлэн ер нь процессыг бол ингээд эхнээс нь ахуулаад дуустал нь ингээд иргэн аж ахуй нэгжид хаанаас авах уу, ямар чөлөөг хаанаас авах уу, нөгөө хариуц эзэн юу авах уу. За процесс нь өөрөө ингээд цахимаар явчихна. Тэгээ хоног судран тодорхой болохоор
ингээд нөө иргэн аж ахуйн хүнс уртл болон цаг хугацаа мэл юм чинь гэсэн.